Энэ биеийн жаргал хорвоо дэлхий хоёрхан өнгөтэй. Хар болон цагаан өнгө хорвоо дэлхийг тогтоон барьдаг юм. Хорвоо дэлхий хоёрхан өнгөн дээр эргэлдэх дэндүү агуу юм. Хорвоо дэлхий гурван өнгөн дээр эргэлдэж хар, цагаан, хөх гэдэг гурван учгийг бэлэгдэн байдаг. Энэ бие энэл махан биет чинь хар цагаан тэр жигтэн оршиж хөх ертөнц өөрөө болон харагдаж байна. Бид хар цагааны тэнцвүүлэх чадалт хөх толбод хөх Монгол хүмүүн. Хар цагаан хоёр өнгийг нийлүүлэн сүлэх аваас хөх хэмээх өнгө хөх мөнх тэнгэр дээрээс бууж ирсэн гэдэг. Хорвоо дэлхийн хоёрхан туйлын өнгө хослуулж нийлүүлсэн гуравдагч хөх өнгө. Хүмүүн энэ биеийн гуравдагч өнгө нь энэ биеийн чинь игэл жирийн харагдах махан биеийн чинь дүр билээ. Хөх биеийн чинь жаргал юуг чиглэн оршдог юм бол? Хөх биеийн чинь зовлон юуг харуулдаг юм бол? Хөх биеийн жаргал зовлон хар цагааны их туйланд чинь хүрэхийн цагт та нарт мэдэгдэх билээ. Хар цагаан хэмээх хоёр зүйл хүмүүнийг бүтээж чаджээ. Жаргал зовлон гэдэг зүйлч хүмүүнийг бүтээн бий болгож чадж. Хүмүүн үүсэх цагаас эхлээд өдгөөг хүртэл хорвоо дэлхий хар, цагаан, хөх гурван туйлдаа хүрч өдгөөг хүрсэн юм. Үн цаг хүртэл хар, цагаан, хөх гурван их туйл хүмүүнд айхавтар гурван цагийн түүхийг хэлэхэд болох үе за. Цагааны их туйл хорвоо дэлхийд нүүрлэх аваас уудам хорвоо дэлхийд монхон хүмүүн гэж үгүй, буруутан гэж үгүй, хорвоо дэлхийд гэмтэн гэж үгүй. Аз жаргал эрдэм ухаан баяр баясгалын туйлданд хэд хүрч аз жаргал эрдэм ухаан баяр баясгал хайр инэрлийн туйлданд хэд хүрээд ганцл зүйлийг ис олж. Энэ аз жаргал баяр баясгал хайр инэрл дунд аз жаргал сайхан гэдэг тэр сэтгэлийн мэдрэмж яаж төрөх бол? Бүгд яг нэг хэвийн харсан бүхэн инээж харсан бүхэн баяр баясгалантайгаар тэнгэр түртэл дуулдахаар мишээгээд хүмүүний орчлонд нэгч буруу зүйл гарсангүй. Тэд нэгэн хэвийн амьдралаас алхаж цагааны их туйлын хатуун жаргал гэж юу юм бэ гэдэг асуултанд хариулж чадхаа байжээ. Харын их туйлыг өдгөө цагийн үрсгэхэд буруутахгүй. Идэж байгаа зүйлээ араатан аятай булаацалдаж хийх дүргэхээ хүртэл хүчтэй жадалтай дүргэж хөөрхийдөө тэд зоо симбүү агаад махан биеийг яавал амар байх вэ гэдгийн ардаас хөөцөлдөн доншуучлан тэнүүжлээд ирээдүгэн тэд бодхон байжээ. Зөвхөн би л болж байвал, би л жаргаж байвал, би л гэдэг ганцхан үзэл тэд тогтож өөрийгөө жаргалтай байлгахын тулд ээж, аав, өөрийгөө төрүүлж өсгсөн хүмүүнийхээ үнцнийг умартан алж нэгэн орхиж байна. Би л болж байвал бусд нь хамаагүй гэдэг ганцхан монхог бодлоор тэд харын нийгмийн туйлд хүрч харсан бүхэн өвдөж өвчтөө байж хөөрөлдсөн бүхэн өртөө байж учирсан бүхэн гонигт харуусал дүүрэн шаналлтай сэтгэлийн амрыг тэд олж чадсангүй. Тэд ирээдүйд төрөх хүрсмэн яах вүлээ? Ирээдүйд Монгол их ормын яах вүлээ? Ирээдүйд би яах вүлээ гэдэг ганцхан асуултанд хариулж чадахгүй. Жаргалыг хит хөөх аваас зовлон дундаг юм. Зовлон гунигийг хөөх аваас үхэл дундаг юм аа. Энэ хоёр нийх хэмиг мэдхэ байж тэ мунхаг урс. Хөхнийхэм туйлдан хүрээд хорвоо дэлхийг шидийн ухаанаар залах гэсэн хорвоо дэлхийд байж болохгүй, бүтээж болохгүй зүйлийг шидийн их хүчээр үүсгэсэн нийхэм шидтэн бүхний их түүхүү туйлдан хүрээд ганцхан асуултыг өөрөөсөө асуудаг юм гинлээ. Би хэн болоод хуурчихсан юм бэ?
би юу хийчихсэн юм бэ гэсэн асуултыг өөрөөсөө асууж өөрийгөө зовхон дуунагадаг юм. Энэ бол хөхний ихмийн туйл. Шидтэн бүхэн шидийн дээдийг амтлаад хүмүүнийг хайрлаж чадхан байгаад алдар нэр сэнтийн төлөө амиа хүртэл гаргуунд нь хайдаг юм. Хар цагаан хөхний ихмийн туйл ийм л гаслантай. Хүмүүний бид яагаад энэ гурван зүйл нэг дор орчдөг юм бол? Энэ гурван зүйл яагаад нэгэн цэг төвлөрч энэ л судрыг уншин байгаа хүмүүн бүрдэж байгаа юм бол доо? Ганцхан зүйл байна. Хүмүүн хар цагаан хөх гурван их хүчийг тэнцүүлж дэнсэлж өөртөө авч чаддагаараа хүмүүн болж чаддаг. Шидийг хөвөл аюулны нь, жаргалыг хөвөл аюулны нь, зовлон хөвөл аюулны энд. Гурван их зүйлийн туйлд нь хүрч болохгүй ирээдүг их цаг байгаа учраас энэ биеийн жаргал гэж юу юм бол? Өөртөө таарсан жаргалыг амсаж, өөртөө туулах зовлонг нь мэдэрч, өөрөө л таньж чадах тэрл хайхамшигын дээдийг өрнүүлж чадвас энэ биеийн жаргал бүртэн бий болдог юм аа. Энэ биеэрээ та нар эд жоохын их хүссэн думбол жаргал гэж юу? Жаргал гэж тэгвэл юу юм бэ? Энэ биеийн жаргал гэж юу хэлдэг юм бэ? Жаргал зовлон ээлжлэн ирэхэд хайхамшиг сэтгэлийн хатаараа туулж чадвал энэ биеийн жаргал биш гэж юу? Жаргалд нэгэн ташууралгүй, зовлонд нэгэн сөхөрлөгүй, хайхамшигыг харан гайхан хоцорлогүй байж чадвал биеэрээ жаргаж яваа хүмүүн та биш гэж юу? Хар цагаан хөх гэдэг гурван өнгөн дээр гайхширч мэднэ. Үртэй хүмүүн жаргадаг юм, үнстэй мод нахаалдаг юм. Хэдийгээр зовон байж энэ биеийн хамгийн хатууг өвчнөөс илүү өвдөг зовлон мэдэрсэн ч гэлээ. Үрийн төрүүлээд ангир уургаа шимүүлэн суухад хатан хүмүүний жаргалын нулимс өөрийн ирэхгүй урсдаг юм. Балчир үрээ өсгөн бойжуулахад зовлонг нэг биш, мянга биш, түүнээс ч олон туулдаг юм. Харин хорвоо дэлхийгээс мордохдоо ганцхан зүйл баярлна. Би ээжтэй хүн шүү гэж хэлэх тэр л үрээ хараад баярлна. Төрүүлж өсгсөн их хайранд чинь баярлаа гэхэд хүмүүн таны мэлмид өөрийн ирэхгүй жаргал тодорно. Энэ биеийн жаргал үгээр дуусахгүй. Энэ биеийн жаргал сайхаа. Энэ хорвоо дэлхийд махан биеэрээ ирүүл байгаад ээжийнхээ илбэрл хайр, эцгийнхээ өгөөмөр занг үзээд ээж аваараа миний хүү гэж дуудуулах хамгийн сайхан. Хатуу байж болно. Энэ орчлон хатуу байгаагийн учир жаргал гэж юу болохыг таниулах гэж байдаг юм. Жаргаж болно үрс. Зовлон гэж юу байдгийг мэдрүүлэх гэж оршин. Гайхамшигаар бүрдсэн хорвоо дэлхий та нарт аз жаргал гэдэг зүйлийг энэ биед чинь таниулах гэж оршин доо. Энэ биеийн жаргал, энэ биеийн зовлон, энэ биеийн бүхий сайхан зүйлс амьд байхад чинь хамгийн сайхан. Дэваажин гэдгийг та нар сайхнаар төсөөлдөг гэлөө. Дэваажин гэдэг Тэнгэрийн их ертөнцийг хамгийн сайхнаар төсөөлдөг гэлөө. Хэцүү шүү дээ үрс минь хэцүү. Цагааны их туйл. Там гэдэг зүйлээс айдаг гэлөө. Эрлэгийн их эздэд тамлуулахаас айдаг гэлөө. Үгүй дээ үрс минь үгүй. Хамгийн үнэн ч орчдөг үрсийн очиж чаддаг газар тэр юм. Энэ хорвоо дэлхийн сайхан гэдэг зүйл чинь энэ биеэрээ хүмүүн явах. Хүссэн бүхнээ хийхэд саад нэгэн байхгүй. Мөрөөдсөн бүхэн рүүгээ тэмүүлэхэд хаалт байхгүй. Хамгийн сайхан ертөнц хүн байхад өрнөдөг юм. Харин хүмүүний ертөнцөөс мордоод бүү гаслаарай. Энэ биеийн чинь зовлон, энэ биеийн чинь жаргал болдог юм. Жаргал зовлон ээлжлэн эргээд энэ биеийг чинь хүмүүн шиг хүмүүн болгодог юм.
Жаргал ташуурсан бид зориг байдгүй юм. Зовлонд нухлуулсан үрд мишэл хизээж төрдөггүй юм. Энэ биеэрээ та нар үүлэн борооны үйлд өргөж жаргалтай байдаг гэлүү? Өн гаригийг идэх хоолтой байвал жаргалтай байдаг гэлүү? Өн гаригт хүссэн бүгдээ өөртөө авч чадвал жаргалтай байдаг гэлүү? Бүү худал хэл. Энэ биеэрээ жаргал зовлон гэдгийг мэдэрч чадах аваас жаргалынхаа дум ташуураад зовлон гэдгийн сайхныг мэдэрч чадах аваас зовлонгийнхоо хатууд нухлуулж байгаадаа жаргал гэдгийг мэдэх аваас энэ чинь энэ биеийн жаргал юм. Жаргал зовлон хоёулангийн мэдэрч чадваас ганцхан зүйл харагддаг юм. Энэ бол сэтгэлээсээ мишээгээд би хүн шүү дээ гэдгээ амталахад жаргал зовлон гэдгийг таньсан байдаг юм. Энэ хорвоо дэлхий жаргаа та нар хаа холдох вэ? Энэ хорвоо дэлхий зовоо та нар хаа холдох вэ? Жаргал зовлонгоос нуугдаж болдгүй юм. Харин жаргал зовлон хүмүүн өөрөө туулдаг юм. Эцэс бүлэгт айлдах ганцхан үг байна. Хүмүүн жаргалыг дааж чаддаггүй юм. Хүмүүн зовлонгол дааж дөнгөдөг юм. Хүн гүрний их хаан мон зүрх.